ямар нэгэн одоо урсгалаараа ч гэдэг юм уу, ямар нэгэн байдлаар ингэж явах ёстой гэдэг нэг ийм байдлаар асуудалд хандсаар байгаад үнэхээр одоо тогтвортой хөгжлийн бодлогодоор суурилсан ямар урт хугацааны хөгжлийн бодлогыг Монгол улс авч явах гэж байгаа юм. Яг одоо тухайн жилийн гол онцлог нь хөгжлийн одоо концепц маань юу байх юм бэ гэдэг юм ялгаж хооронд нь бас одоо бодитоогоор уялдуулахгүйгээр бид нар урсгалаараа явж байгаа учраас үнэхээр бидний одоо төсвийн мөнгө ч гэдэг юм уу, төрийн мөнгө ч гэдэг юм уу, ер нь явж төсвийн төрийн мөнгө гэж байхгүй ш. Татвар төлөгчдийн л мөнгө байгаа. Тийм учраас энэ татвар төлөгчдийн бий болгоод өгсөн мөнгийг бид нар зөв оновчтой, үндэслэлтэй зүйлд зарцуулах ийм одоо зорилго тэмүүлэлтэй болох ёстой юм Тэгэхгүй бол үнэхээр эдийн засгийн өсөлт 8.6% сүүлийн одоо хэдэн жилийн дотор анх удаага хүрлээ. Энэ сайн үзүүлэлт боловч яг энэ бодиттой өсөлт байгаа юм бол үр шимийн тэр татвар төлөгчид тэр мөнгөө төлсөн хүмүүс маань эргээд хүртэх ёстой.